нэг юм ойлгох чинь нийт текст дээр ямар ч тавилттай бичлэг юусаа байхгүй. Бид нар хоорондоо яг л 피지컬 아시아로 인생 역전은 물론이고 국격까지 높인 나라가 있죠. 바로 몽골입니다. 아직도 몽골 현지에서는 피지컬 아시아의 감동이 사그라들지 않은 상황인데요. 몽골 그리고 호주팀의 힘캐였던 두 선수가 몽골의 유명 토크쇼에 출연해 피지컬 아시아에서의 경험과 그 이후에 대해 이야기했습니다. 영상으로 만나보시죠. Физикл Asia шоуны Монголын багийн ахлагч Монгол улсын арслан Орхон баярыг хүлээж авна. Хоёр тийм бродеруудын тусгай мэдчилгээ байдаг уу? байгаа эдэн намайг шууд тэрвэрдэг шүү дээ. Гар дээр, хоёр гар дээр. Танаа Эди чинь Монголд шорт подологтой буусан байлээ. Харин би яг солонгос тахтай яг хэлжсэн өөртөө. Чи шорт бодолтой Монголд бууж болохгүй шүү. Хүүтэн байгаа юу? Хоёрын рил бол интернетийг үнэхээр шуугуулж байгаа. Тэрийг бол бүгдээрээ мэдж байгаа. Тэр нь хэний санаа өгд юм бэ? Бүгд эдийн санаа. Эди. Эди нөгөө надад бэлэг болгож ирээлнүүд хийж өгсөн. Зөндөө. Тэгээ одоо бас дахиад зөндөө санаа байгаа гэсэн. Many. I'm his content manager now. Миний менежер бас орчуулагч идэг. Тэгтээ цалингүй. Ер нь бол та хоёр ингээд бие биендээ бэлэг өгөөл зөндөө олон рил бичлэг хийгээл. Ер нь хандлт нь хэр донтож чинь та хоёр? Ер нь бол бас их үзэлтэй байх тусам донтоодох юм лээ. Тэрийг бас эдигээс асуумаар байна. I think when he started seeing how I make reels and the power of social media being able to affect people in a positive way. You know, a lot of people look up to him. So if he doesn't share his voice on social media, who's going to tell his story? So that's why spending time with him, I can teach him how to use social media to tell his. Манай орхон хэдэн дагчтай байгаа. 400 мянга. 400. Вау. Миний дагагчийн одоо баг 60% гадаадууд 40% Монголч. Энэ сошиал хөөсрөлтөөс хэн буулгаж ийн та хоёрыг? Ихнэрүүтэл болох юм. Ер нь бол сүүлд Аматигийн влогон дээр үзэж байгаа даа болох жагийг мэдсэн. Ер нь та аавал да тий дараагийнх нь одоо би ирэх гэж байгааг мэдсэн. Баяр хүргэе. Баярлалаа. Би ууланд бас нэг хийх юм яриаггүй энэ төр блог дээр эдил ерөөсө бүх юм яриадсан. Одоо би ер нь эдигийн талаар бас ярина. Зарал. Нэрсийг зарал. Whoops. Yeah, I got nothing to hide. You can share whatever you want. Манай орхоо эхнэрийгээ яаж халамжилж байна? Бас хоёр нь ер нь юу их дуртай байдаг ер нь? Ер нь бол гэр бүлтэй их цаг гаргахыг хичээдэг. Энэ одоо өндөр бэлтгэл формын үед те хичээдэг. Ер нь бол тэгэл аль болох цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээнэ. Тэгээ манай ихнэр үзэсгэлэнтэй хөөрх юмхтэй байгаа. Энэ дэшнээ гэсэн. Гэр бүл дайртай шүү. He's a good man. Yeah, happy wife, happy life. Yes. Нэрээ Орхон баярын нэг зургийг олсон. Тэгээ яг энэ ухаж олсон шүү.
Яг хэдэн настай байсан бэ? Ер нь ямар шиг хүүхэд байсан юм? 15 настай үеийн зураг л. 15 настай байсан. Ер нь бол нийгмийн үйл ажиллагаанд аягүй итгэвтэй. Бүх секс дугуйлан ер нь бүх спорт урлагийн үйл ажиллагаа бүгдэнд л оролцдог хүүхэд байсан да. Вау! Ер нь бол төрүүлэх юм бол Солонгосын баярыг Монголд авчирна гэж хэлсэн тэр өгчин бүх монголчуудад маш их таалагдсан шүү. Тэгэхээр гоёсэн дараа нь Аматгийн бичлэгэн дээр орохдоо ч гэсэн шууд монголчууд Монголд ирээрэй гэж хэлжсэн. Тэр бас welcome to Mongolia гэж үнэхээр бас гайхалтай байсан. Яг уу би бол өөрөө энэ сайхан их орнд төрсөндөө маш их бахархдаг. Манай их орн маань тий. Их орн маань тэгээд үнэхээр дэлхийд байхгүй хосгүй сайхан тий ард түмтэй байгальтай үнэхээр сайхан баян их орн. Тэгээд Аматгийн балаг дээр орж явахдаа яг уу би Аматыг Монголд ирж аялаараа гэд хэлсэн. Тэгээд энэ хэлсэн үгнээс нь болж тий гадаадуудтай айгүй хандлт аваад одоо удахгүй Netflix дээр Welcome to Mongolia гэдэг нэвтрүүлэг 4 эпизод. Вау, ямар гоё юм бэ? Зураг авалт нь Physical Asia гэвч тий. Хэр урт зураг авалтад үргэлжилжсэн бэ? Ер нь бас урт зураг авалт айгүй их явсан. Шахуу зургууд тий. Нэг тэмцээг хэлцүүчраас зогсоохгүйгээр тэр чинь нэг юм ойлгох чинь Netflix дээр ямар ч тавилттай бичлэг юусаа байхгүй. Бид нар хоорондоо яг л тэмцээний зарчмаар яг үзэлцэжсэн. Тэгээд тэнд бол нэг 24 цаг магийн зураг бол авч ирсэн. Оо. Тэгэл яг үүрээр ингэ донгогоод байж. Yep. Yep. Яа тэр яаж яхад амар хийстэй байсан шүү дээ. Тэр хийсэн дээр түрээл. Тэр хийс бас хэцүү байсан баг тий. Энэ Physical Asia-гийн нөгөө илсний энэ дасгалууд нь ер нь юунаас санаа авсан болоо гэдээ би анх эхлээд бодож исэн. Тэгээ бид нар яг нөгөө ерөнхий продюсер Жон Хогитой ингээд дараа нь тэмцээний дараа уулзаад сууж яхад би энэ Монголд аялж байхдаа энэ илснээс энэ санаа авсан юм аа. Вау. Тэгээд нөгөө илсэн дээр ингээд явахт нь айгүй хэцүү байсан гэсэн өөрт нь. Тэгээ яагаад илсэн дээр тэмцээн байж болохгүй гэх. Тэгээ өөрөө бас Жон Хоги продюсер маань Монгол орныг дэлхийд бас өөрөө таниулах чин хүсэлтэй. Тэгээ саяны нэвтрүүлгээр таниулсандаа өөрөө ч маш их баяртай байгаа. Тэгээд би нэг нэлээг сансан байх шүү. Монгол дахиж ирэх гэж бодлоо. Ер нь ирэх үү? Oh, definitely. I actually want to come back Naram Festival to support. I want to come support my friend. You know, cheer him on from the stands. Oh. thank you. Эдийг ер нь барилдууд бол эдэд тарах зодог шууд гэж байх уу? Эдэд тарах зодог шуудаг байхгүй. Тэгээд харалтаа гэж 3 үний зодогны материал хэрэглэгээр байгаа. Үнэхээр их мөнгө авах юм байна. Хэр удаа явах бол баг дараа наадам болох гэдэг ойлгох юм шиг. Яа, бас удаа байна. Наадмар заавал барилдаараа идэ. Oh, yeah. Hey, I'm happy to if you teach, you be my coach. Okay. Hey, I did my homework. Миний сошиалын дасгалжуулагч болсон. Одоо би бүхийнх нь дасгалжуулагч болно. Hey, I like that. Бартер яваад штэ. That's a good trade. Yeah. That's a good trade. 오늘 전해드린 이야기 여러분께서는 어떻게 보셨나요? 이번 영상도 흥미로우셨다면 좋아요와 구독 부탁드립니다. 여러분의 관심과 응원이 저희 채널을 움직이는 가장 큰 힘이 됩니다. 앞으로도 위대한 언니 채널과 함께 해주세요. 감사합니다.